Одоо тэр 13-14 гэж манайхан байнга ярьдаг. Та бүхэн шүүмжлэх баг. Та бүхэн таалагдахын тулд бол уг нь улс төрч хүн, сайд хүн энэ ил бодол мэдээлэл тараахыг эрүүгийн хуулиас байхгүй болох ёстой гэж ярих баг. Харамслал бид гэж ярьж чадахгүй. Би хүний нэр төр үнэтэй гэж үздэг. Энэ байр суурин дээр 10 гаруй жил би мэтгэлцэж байгаа яг энэ эрүүгийн хуулиас авч хаяж ёстой гэсэн судлаачдтай. Хүний гар утас 5 сая үнэлэгдэх гар утсыг хулгайлаад 2 жил яалаа авдаг. 3 саяар үнэлэгдэх 6 хоног хулгайлаад 4 жил яалаа авдаг юм бол хүний юугаарч уншихгүй нэр төрийг санаатайгаар илт бодол мэдээлэлээр дайрчгаа тэр хүн эрүүг амьс хөлөх ёстой гэж үздэг. Гэхдээ өнөөдөр байдал ямар байгааг та бүхэн мэдж байна. Эрүүгийн хуулийн 13-14 гэдэг зүйл илт бодол мэдээлэл тараах гэдэг тэргийг хавтгааруулан хэрэглэдэг. Саяхан энэ зүйл залтаар яс шийдэгдсэн сэтгүүлч эмэгтэй манай өрөөнд ирээд ярьсан. Мэдээ сурвалжлага бэлдээ тэднээс үгийн өгөл байцааг шаагаад байд юм аа. Алтан гэрэл сэтгүүлчдийн нэгдсэн юм дээр ирж илтгэл тавихтаа ногоон бюджеттэй байлаа гэж бичих юм бол удлаа яриад байна. Энэ хөхөмтэй л байсан шин. Чи хэл бодол мэдээллийг олон нийтийн сүлжээг тавьсан байж гэж сэтгүүлчийг хэлдэг. Гадаад томилт 15 удаа томилтоор явсан гэхэд бүтгэлээ чи 13 удаа явсан байна гэж ингэж байцсан. Нөгөө сэтгүүлч мэрэгжлийн хүмүүс нь болж сэтгүүлчүүд чи эндүүрэл гэж байд юм аа. Ташаарл гэж байд юм аа. Тоо баримтыг эндүүрч болно, ташаарч болно. Энэ болгоныг зөвшөөрөх ёстой гэдэг нь хэн хэмжээ байна. Тэгэхээр энэ хэвлэлийн хэрэгчлээний хуульд яасан бэ гэхээр илт худал мэдээлэл гэдгийг яаж ялах юм бэ? Сэтгүүл зүг эндүүрэл ташаарлаас. За үнэхээр ямар нэг зорилгоор, утаах зорилгоор юм уу агуулгаад илт бодол мэдээлэл тараацсан хариуцлага өглөө. Гэхдээ сони статистик байлаа шүү. Би эрүүг хуулийн 13-14 дээр байцаагдсан болон эрүүг амьсгал хуулиас статистик үзэхээр манай сэтгүүлчид 11-2% байсан баг. Энэ хэрэг үүсгэсэн хүмүүс юм. Бус хүмүүс нь яг үгээр өөр анхаарал батүлцийн сумын групп дээр эмэгтэй хүний зураг тавиад бусдын нөхцөлд явуулах болооч бүтгэждэг. Энэ хэрэг чинь ганц Улаанбаатарт гардаг юм биш. Эсвэл насан туршийн хүүхдүүдийн дунд энэ чинь гардаг ч юм ингээд сэтгүүлчдийн ер нь холбогдуулж шалгах нь их болохоос яг ял шийдэл үлдээдэг сэтгүүлчд цөөх юм биш. Тэгэхээр эрүүг хуулийн 13-14-ыг авч хаяа сэтгүүлчид энэгээр ороод гэхээс илүү эрүүгийн хуулийн 13-14 чинь сэтгүүлчдийг хоморглон шалгаад байна. Энэ үйл ажиллагааг зогсоо хийх нь илүү бодиттой санагдав. Тийм учраас бид хуулийн төсөлтөө илт бодлын мэдээлэл гэдгийг ялгаж оруулсан.